хөрөнгө оруулалт эрхэлсэн захирал, за ард санхүүгийн нэгдлийн хөрөнгө оруулалт эрхэлсэн захирал бэлгүүн өнөөдөр 2 дахь зочноор иржээ. Тэгээд тэдний хувьд бол бас хөрөнгө оруулагч үндэстэн 2025 арга хэмжээгээ зохион байгуулах гэж байгаа. Тэгэхээр тус арга хэмжээний сонин сайхан энэ жилийн тухайд ямар онцлогтой зохиогдох байгаа талаар хэдүүлээ ярилцъя гэж бодож байна. За тэгээ бэлгүүний гайстуудтай өрөө. За сайн байна уу та? За манад бас олон удаа зочноор орж байсан. Бидэнд одоо хөрөнгөний зах зээл болоод бас бус зүйлсийн талаар бараг ингээд сургалт орж исэн ийм мондог бас захирал байгаа. За өдрийн мэнд бэлгүүнээ захирлаа. За сонин сайхан ойрын сонин хачин юу байна? Давгад ажиллаа игээл гүгээл явчихлаа. За сайхан харагдаж байна. Тэгээд үзэгчдээ өөрийгөө дахиад дэлгэрэнгүй танилцуулаад гурлаа ярианд орё тий. За намайг бэлгүүн гэдэг ард санхүүгийн нэгдэл дээр хөрөнгө оруулалт эрхэлсэн захирал. За мөн Арт Securities үнцаасны биржийн гүйцэтгэх захирлаар ажилладаг байгаа. Бид тэр одоо шууд гол ярианд орчдөг гэж бодлоо би. Одоо сая нэг надад айгүй сонирхолтой байлаа сая нэг дийг хэлж яхад нь хөрөнгө оруулагч үндэстэй 2025 гээд энэ жил ямар шинэ концепттэй тэгээ зорилт тавин зохион байгуул гэж байгаа юм бол зөв. Яг хөө бид нар нөгөө хөрөнгө оруулагч үндэстэн гэдэг хөтөлбөрийг 2016 онд анх манай тузын дарга Гавыг захирал санаачлаад эхлүүлснээс хойш одоо ингээд тасралтгүй 9 жилдээ явж байгаа. Яг нь манай бүрэлдэхүүнд байдаг 44 компани байдаг. Бүх компани ганцхан зорилготой, эрхэм зорилготой байдаг. Тэр нь ерөөсөө хөрөнгө оруулагч үндэстнийг цогцлооно гэсэн ийм эрхэм зорилготой ажилладаг. Тэгээд үүнийхээ хүрээнд бид нэр бас олон нийтийг мэдээлжүүлэх хөрөнгө оруулалтын талаар мэдлэг мэдээлэл өгөх. За үүнийхээ хажуугаар давхар өөрсдийн компани хөрөнгө оруулагч үндэстнийг цогцлоход хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийг танилцуулах зорилготойгоор жил болгон хөрөнгө оруулагч үндэстэн чуулганыг хийж ирсэн байна. Тэгээ энэ жил бол 9 дахь жилдээ дарааллаад хийх гэж байна. Яг өмнөх жилүүдэд бид нэр бүх жилүүдэд тодорхой хэмжээний технологийн дэвшлүүд, сайжруулалт, хурал семинарыг Монголд одоо хэрхэн зохион байгуулдаг гэж соёлын тогтооход бас тодорхой үүрэгтэй оролцсон болов уу гэж ойлгодог. Тэгээд хөрөнгө оруулагч үндэстэн чуулган маань бол одоо ард санхүүгийн нэгдлийн бол брэнд бас форумын нэг. Бид нар бол Монголын эдийн засгийн форум, за хөрөнгө оруулагч үндэстэн чуулган хоёр дээр бол зохион байгуулалт талаас оролцдог. Хөрөнгө оруулагч үндэстэн чуулганыг бол бүх яг ард талаас бүрэн хариуцаад ингээд оролцдог. За яг энэ жилийн хувьд бол бид бас л өмнөх жилүүдийнхаа зохион байгуулж ирсэн хурлыг нэлээд эвдсэн байдлаар хийхийг зорж байгаа. Учир нь юу юм бэ гэхээр анх удаага ер нь бол өнгөрсөн 2 жилийн өмнөөс бид нэг 11 сарын үед хийдэг болоод байгаа. Өмнө нь бол дандаа 4 сартаа хийдэг байсан. Тэгээ одоо 11 сард хийдэг болж байгаад энэ жил 12 сарын 6-ны өдөр хийхээр төлөвлөсөн байгаа. Энэ маань бол анх удаага хотоос нэлээд зайтай буюу ургах наран хорооллын хажууд одоо манай шинээр баригдсан Ойрын студиос дээр болохоор бас нэг онцлог байгаа. За Ойрын студиос бол бас манай Арт Securities компани бондын босгож амжилттай хэрэгжүүлсэн барьж барьсан төслүүдийн нэг. Тэгээ энэ дээрээ бид нар бол хийя гэдэг ийм зорилготой байгаа. Яг нь нэгт өвлөлийн цагаар таарж байгаа, хоёрт хойрын маань бас баг нэлээд том зал дорож 2-3 мянган хүн бол орох ёстой гэж харж байгаа. Тэгээд бидний хурал зохион байгуулж байгаа хүмүүсийн хувьд бол мэдээж тодорхой эслүүд бол байгаа тийм энэ өвлийн цагаар тийшээ очих уугүй юу гэдгээс эхлээд гэхдээ биднэрт бол энийг асуудалгүй шийдэд гарчих төлөвлөгөөнүүд бол байгаа учраас энэ жилийнх нэлээд онцлогтой болох болов уу гэж бодож байгаа. Тэгээд энэ жилийн хувьд бас зүгээр нөгөө одоо Монголд Улаанбаатар даяар л одоо 7 хоног болгон л өчнөө төрлийн хурлууд болж штэ тий. Биднэрийнх бол 9 дэх жилдээ хийж байгаа учраас нэлээд туршлагатай баг хамтдаа ажиллаж байгаа. Тэгээд энэ жилийнх илүү хурал гэхээсээ илүү нэлээд entertainment тал руугаа чиглэсэн. За залуучууд, дунд насныхан за хөгшин ахмад хүмүүс ч гэдэг юм бүх төвшинний зориулсан хөтөлбөрүүдийг зэрэг агуулсан байдлаар явахаар төлөвлөж байгаа. Тэгээд мөн Ойрын студиос маань өөрөө entertainment тал руу нэлээд бэлтгэгдсэн техник технологийн өндөр чадамжтай байгаа учраас бид нар тэрийг нь ашиглаад за бараг л анхны удаа гэх юм уу бараг тоглолт маягийн форум хийхийг зорж байгаа гэсэн үг.
Тэгэлгүй яг уу орон студ бол юу л байна, зай байна. Дээр нь олон улсын стандартаар хүлээн зөвшөөрөгдсөн студ байгаа. Тэгэхээр өстой яаж л ашиглаж болох үс ийм гайхалтай студ байгаа шүү дээ тий. Тэгэхээр энэ жилийн үед бол маш онцлогтой бүр ийм entertainment дээр нь энэ урлаг уран сайхны үзүүлбэрүүдтэй явхаар байгаа юм шиг сонсогдож байна. Тэгэхээр ер нь 12 сарын 6-нд гэсэн байна. Энэ одоо чуулга уулзалтанд хэнийг илүүтэй очоосоо гэж та бүхний хувьд хүлээж одоо хүсэж байгаа бэ? Ер нь яг уу ард санхүүгийн нэгдэл маань давхарцсан тоогоор нийтдээ 12 нээлттэй компани дээр 110 мянган шиг хувьцаа эзэмшигч байдгийн. Харилцагч талаас компани бүр дээр нэг хамгийн багадаа нэг 30 мянгаас 100 мянга хүртэл идэвхтэй харилцагч нар байгаа. За дээр нь хөрөнгө оруулагч нар гэдэг ингээд манай ард санхүүгийн нэгдэл дээр санхүүгийн бүхий л төрлийн үйл ажиллагаа байдаг учраас ер нь бол бааз зур нэлээд өндөртөө. За тэгэхээр бид нар бүх харилцагчид, хөрөнгө оруулагчид бүгдийг нээлттэй урьж байгаа юм. Гэр бүлэрээ ч байж болно, залуу хүүхдүүд маань ч байж болно, ахмадууд маань ч байж болно. Энэ дээр ямар нэгэн насны хязгаар, барьер бол байхгүй. Тэгээд дээр нь ер нь хөрөнгө оруулагч үндэстэн гэж бидний зориод байдаг алсын хараа гэж яг чухам юу юм те. Бид нар энд хүрэхийн тулд ямар үйл ажиллагаануудыг хийсэн гэдэг энэ жилийн хувьд нэлээд нээлттэйгээр бас танилцуулъя гэж бодож байгаа. За тэгээд давхар яг уу энэ жил бид нэр ард санхүүгийн нэгдлийн хувьд байгуулагдаад 13 жил рүү орж байна. Тэгэхээр энэ хугацаанд хийгээд бас хэд хэдэн яг хурлын үеэр зарлах сюрприз ажлууд бас байгаа. Тэгэхээр тэд нарыг бас сонирхол их сонирхолтой болов гэж харж байна. Оролцогчдын хувьд одоо сонь сайхныг нэг дороос авнаа гэдэг чинь шүү дээ. Тэгэхээр бас одоо шинэ бүтээгдэхүүн үйлчилгээнүүд бас зарлагдана гэж ойлгож болох уу? Тий. Бидний хувьд яг энэ жил нэлээд хэдэн шинэ зүйлсүүдийг бас зарлана гэж төлөвлөсөн байгаа. За тухайлбал яг бид нар бүх бүтээгдэхүүн үйлчилгээг ард апаар хүргэдэг. Манайх бол одоо баг дэлхийд хосгүй гэж хэлж болох үс нэг аппликейшнтэй зөвхөн төлбөр тооцоог үүсгдэг биш, эсвэл зөвхөн хөрөнгө оруулалт хийдэг биш, эсвэл зөвхөн хадгаламжийн ч юм уу юм биш. Бүгдийг нэг дор хийхин төлөө ингээд явсан анханасаа тийм концепцтэй ард ап байдаг. За энэний өрөөнд бид нар ард ап дээр хэд хэдэн бас шинэлэг зүйлсүүдийг оруулж байгаагаа тэр үеэр бас хэлнэ. Мөн компаниуд дээр явж байгаа ажлууд тодорхой төвшөнд бас зарлагдаад явна гэж. Одоохондоо бас шууд хэлээд яг тэр өдөр ирж байгаа хүмүүстэй л явъя. Ямар ч сюрпризээр дүүрэн байна. Тэгээд өглөөнөөс орой хүртэл 1 минут ч бараг үүдахгүй шахуу хөтөлбөртөө байгаа. Тэгээ хүн өөрөө л ирж чадах юм бол тэндээс бүх зүйлсийг авах боломжтой. Манай бүх компаниуд өөрсдийн бүүтээ засцсан, өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулсан. Давхар нөгөө үндсэн хөтөлбөр явахын хажуугаар нь компаниудын танилцуулгууд сонирхолтой хэлбэрээр танилцуулагдаад ингээд явж байна. Тэгэхээр хүн өөрөө л хуваагдал орж чадах юм бол маш олон зүйл нэг өдрийн дотор болоод өрнөхөөр төлөвлөж байгаа. 12 сарын 6-нд буюу хагас өдөр байна. Тэгэхээр бас урах наран хавцаа агарлангаа тий эсвэл амралтын өдөр байгаа учраас тийшээ нэг агаар сэлхэнд гарангаас очоод нэг сонсоод үзчихэд бол нэлээд хэрэгтэй уулзалт болох нэ гэж ойлгож болох нь. Тэгэхээр залуу бизнес эрхлэгчид эсвэл одоо стартапууд ч гэдэг юм уу тий дөнгөж одоо бизнес эрхлээд явж байгаа залуучууд очвол ямар бас өр өгөөжтэй чуулган болохоор харагдаж төлөвлөж байгаа бол за яг бизнес эрхлэгчид талаас ярих юм бол яг бидний хувьд бас мерчантын бизнесүүдийг нэлээд сүүлийн 2 жилийн хугацаанд өргөжүүлэх гэж хичээж ажилласан. Одоогийн байдлаар нэг 38 мянган орчим мерчант манай дээр бүртгэлтэй хамтын гэрээтэйгээр ингээд ажилладаг. За тэрнээр ямар давуу тал өгд юм бэ гэхээр бид нар манай мерчант болсноор манай хас зарлж байгаа бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг хямдралтай авах, за харилцагчтай бас санал болгох, за манай гол урамшууллын систем Artcoin-ыг бүтээгдэхүүн үйлчилгээндээ шууд авч хэрэгжүүлэх ч гэдэг юм уу. Ийм үйлчилгээнүүдийг бол мерчант талдаа өгдөг. Залуу хөрөнгө оруулагч талаас бол өстой бүх төрлийн бүтээгдэхүүн байгаа. Одоо хамгийн энгийн хуримтлал хийх бүтээгдэхүүнүүд хадгаламж итгэлцлээс эхлээд арай агсан түвшний харилцаа үн цасны талаарх ойлголтууд ч гэдэг юм уу, хөрөнгөний зах зээлийн талаар ойлголтууд ч гэдэг юм уу, бүгд дээр нь манай
боловсрол олгох хөтөлбөрүүд ч байгаа. Бүтээгдэхүүнчлэгээ танилцуулж байгаа арга хэмжээнүүд ч гэсэн зохион байгуулагдана гэсэн. Одоо чуулганд ирсэн одоо хүн бизнесийн одоо телевизэн сугаар бол танилцуулах боломжтой гэж байгаа. Тэгээ энэ боломжийг хэрхэн олгох, ямар шалгууртай байх юм бол? За тэрийг бол манай нөгөө мерчантыг зохион байгуулж байгаа баг хариуцаа явьж байгаа. Яг нь ер нь бол бид нар энэ чуулганыг зохион байгуулахын тулд ард нь 300 хүн ажиллаж байгаа. Тэгээ маш олон багт хуваагдсан ингээ ажиллаж байгаа. Би бол яг тэр шалгуурыг бол нарийн мэдэхгүй байна. Одоогоор бол гаргаж байгаа. Ямар ч байсан миний авсан мэдээлэлээр бол мерчантуудад тийм боломжуудыг олгоно. Өөрсдийнхөө бүтээгдэхүүнчлэгийг танилцуулах цагууд өгнө гэж ойлгосон. Та бүгдийн бас нэг урай байгаа штэ хөрөнгө оруулагч үндэстэн цогцлоо бүтээн гэдэг тийм. Тэгэхээр энэ чуулга уулзалтан дээр ер нь энэ үгийн занглаа хэрхэн яаж одоо хүмүүст одоо хүртээмжийг өгөх юм болоо. Яг хөрөнгө оруулагч үндэстнийг бүтээн гэдэг маань ер нь бол бидний алсын хараа бол одоо ганц нэгээрээ баян байдаг ч юм уу ийм иргэн биш. Одоо дундаж давхарх нь олон байдаг. Ийм нөгөө баян Монгол гэдэг шиг л алсыг бол харж явдаг. Тэгэхээр энд хүрэх ганц л арга зам байгаа юм байна. Тэр нь өөрөөр хэлбэл хөрөнгө оруулагч болох ёстой. Тэгээд богино хугацааны биш урт хугацааны буюу хамгийн багадаа 10-20 жилээр харж явдаг ийм хөрөнгө оруулалтуудыг хийх ёстой гэдэг ийм зарчим бол байгаа. Тэгээ энийхээ хүрээнд бид нар яг өнгөрсөн 9 жилийн хугацаанд бол нэлээд чамгүй олон ажлуудыг хийсэн. Гэхдээ стил ингээл цаашаа хийх зөндөө олон ажлууд байгаа. Тэгэхээр энэ үеэр бид нар яг мэдээж энэ дан ганц энэ бол манай өрөө биш. Бүр ингээд шүмжлэгтээ орцсон асуудал учраас бид нар энэний хүрээнд ямар бүтээгдэхүүнүүдийг та зүгээр л хэрэглэснээрээ те зүгээр л манад ашигласнараа та өөрөө яаж хөрөнгө оруулагч болоод байгаа юм бэ гэдэг зарчмыг бол ойлгуулна гэж бодоод байгаа. За энэний одоо хамгийн Монголд одоо манайхал хэрэгжүүлж байгаа гэж хэлж болохоор төгс нэг хувилбар бол одоо өнгөрсөн жилийн байна уу 11-12 сарын үед эхэлсэн Төмөн ард гэдэг нэг хөтөлбөр байгаа. Төмөн ард хөтөлбөр маань бол одоогоор 11-12 мянга орчим гишүүнттэй болсон. Буюу бид нар одоо бидний гол зарчим бол бүх юмаа дижиталаар хүргээд аль болох хүний нөөцийн зардал бага байлгах, за өөр бусад зардлуудыг бага болгоод ингээд бүр ашигтай технологийн дэвшилт суурьсан санхүүгийн үйлчлэгийг хүргэх зорддог. Гэхдээ бидний нүдчих гар хүрдүү одоо яг физикал хэлбэрээр хүрч чадах юм манай салбар гэж бараг хэлж болох үс хүмүүс маань 11-12 мянга төрсэн гэсэн үг. Төмөн ардынхан маань. Тэгэхээр эдгээр энэ хүмүүс маань бол яг л бусад бүгд тус тусынхаа ажлыг хийж байгаа, тус тусынхаа амьдралыг нүрнж байгаа. Тэрнийхээ хажуугаар зүгээр л санхүүгийн хэрэглээндээ манад хэрэглэснээр илүү давуу ирэх болоод тэгээд хөрөнгө оруулагч үндэстэнд нэгдэж байгаа. Тэгэхээр энэ боломжуудыг ч гэсэн эрсэн зочдтой нэлээд нээж өгье гэж хараад байгаа. Гайхалтай. Бас манай дээр 642 лотоны ялагч бүсгүй орж ирж исэн. Тэгээд тэр бүсгүйгийн хувьд бас яг энэ Төмөн ардын талаар бидэнд бас мэдээллийг өгч исэн. Тэгээд нэлээд бас юм хэрэгтэй зүйл гэж ярьж исэн. Тэгээд ер нь бол хөрөнгө оруулалтын боловсролыг тухайн одоо чуулганд ямар байдлаар авах боломжтой байгаа бол бас ийм сургалтууд ч гэдэм үү, хувь хүнд одоо чиглэсэн зөвлөгөөнүүд ч гэдэм үү те иймэрхүү зүйлс явагдах болов. Тэг яг нэг өдрийн дотор мэдээж бид нар бүх юмыг бол өгч чадахгүй. Тэгээд энэ өдрийг бид нар бүр одоо цоо шинээр ирж байгаа хүн байвал тэр хүн дахиж судлах, дахиж цаашаа манайхтай уулзах тэр энтузиастыг өгөх өдөр байлгаж чадах байх. Тэгэхээр бид нар аль болох хүнд сонирхолтой хэлбэрээр бүх бүтээгдэхүүнчлэгээ санал болгохыг хүсэж байгаа. За тэнд бас ганцаарчсан уулзалтууд бол мэдээж явагдана. Гэхдээ бүр одоо сургалт заагаал ингээл олон цагаар суугаад ах хэмжээний уулзалтууд бол явагдахгүй байх. Тэгэхээр бид нарын танилцуулга бүх юмтай тэр өдрөө танилцаад ирээд илүү нөгөө entertainment талаас нэгдүгээр хоёрдугаарт нь бас манай хийж байгаа бүтээгдэхүүнүүдийг анхам шатны ойлголтууд авах талаас ойлгочоод дараа нь манайх яг сонирхож байгаа компаниудтайгаа шууд бүрэн оролцоод ингээд явах боломжтой. Тэгээ лотоны хувьд ч гэсэн бас сая хэлж байна. Лотог манайх бас лото 642 лототой. Тэгээд энийг бас 2-3 жилийн өмнө байгуулагдсан санагдаж байна. Тэгээ яагаад лото юм бэ гэхээр бид нар санхүүгийн үйлчлэгээ. Гэхдээ лото гэдэг бизнес нэгт
бид нар хүссэн үсээгүй одоо энэ нийгэмдэр маш их хууль бус гэх юм уу заллингийн шин чанартай ийм лото бет гэдэг асуудлууд ингээл маш их байгаад байна. Тэгээд ямар ч татваргүй ямар ч үгүйгээр ингээд гадагшаа байлгүй турсаад байдаг нэгдүгээр асуудал нь. Тэгээ маш олон гэр бүл тэнд ороод ингээд баталгаатай мэддэхгүй ингээд асуудлууд үүсдэг. Тэгвэл бид нар яг сангийн яамнаас тодорхой зөвшөөрлийг аваад лотоны бизнесийг бол эхлүүлсэн. За нэгдүгürt энэ лотон манад оролцож байгаа хүмүүсийг тэр янз бүрийн залилын янз бүрийн юмнаас урьдчилан сэргийлэх зорилготой баталгаатай ийм асуудал байгаа. Хоёрдугаарт нь ер нь яг лото гэдэг чинь тодорхой хувь дээр л орно шүү дээ. Тэр жакпот хожсон бол маш бага хувь дээр бол хожсон. Үнэхээр хожсон. Үнэхээр азтай байсан. Гэхдээ одоо тэр том хонжруудаас гадна жижиг хонжрууд бол зөндөө байгаа. Тэгэхээр тэр хонжруудыг ер нь бол гартал тэр лотон дээр цуглардаг мөнгө өөрөө бас хөрөнгө оруулалтын сан шиг ажилдаг байхгүй. Тэгээ цаана өөрөөр иргэдийн нэг 2000 төгрөгөөр авж байгаа лотоны мөнгнүүд чинь цаана дахиад эргээд компаниудад хөрөнгө оруулалт хийгээл авцаа аваад ингээл өсөж байгаа гэсэн үг. Тэгэхээр цаад талдаа лото тоглосон ч гэсэн та хөрөнгө оруулагч үндэстэн нэгдэж байна л гэсэн санаа. Давхар ингээл эзэмшдэг компаниудынхаа үнэлгээг нэмэгдүүлэх ажилд ороо явж байгаа л гэсэн үг. 642 бас лото сонирхолтой юм билээ. Тэгээд тохирлол нь болохоор бүтэнсэн өдөр өнөө өглөөгөр бас гарч идэг. Тэгээд хагас тэрбум төгрөгийн бас жакпотын эзэн болно гэдэг бол гайхалтай тий. Тэгээд ардынхан маань бас үнэхээр гой зүйлсийг хийж байгаа сонирхолтой бас байдлаар тий. Мөн одоо мэдлэг олохуц олон зүйлийг хийж байгаа. Өнөөдөр бас хэлмээр байсан зүйл байгаа болов нэмж хэлэх. Яг хоо энэ юун дээр хөрөнгө оруулагч үндэстэн чуулган дээр бүгдээрээ ирж оролцоороо л гэж хүсье. Тэгээ энэ утаатай энэ хүйтэн амралтын өдөр одоо Улаанбаатарт бас ингэ шигдээд яах вэ? Нэг өдөр цэвэр агарт гараад те. Ори студиос бас шинэ бүтээн байгуулалттай танилцаад тэгээд Ори студиос маань Азийн хамгийн шилдэг entertainment студи болох гээд ингэ зорио явж байгаа. Тэгэхээр team төвшний дугуйлт, team төвшний тайз ямар байдгийг бас ирж хараад үнгүү сонирхоод ингээ яваараа гэж хүсмээр байна. Нэгдүгürt, хоёрдугаарт нь яг ард санхүүгийн нэгдлийн хувьд бид нар одоо маш завгүй ажиллаж байгаа. Бид нар одоо он хаагдах төгчийн энэ жилийн урдаа тавьсан KPI зорилгоуд гэдэг ингээд бүгдд нь хүрэх гээд маш шаргуу ажиллаж байгаа. Тэгээд дөнгөж өнгөрсөн 7 хоног бид нар бас Сингапурт очиж хөрөнгө оруулалтын хийх талуудтайгаа хөрөнгө оруулагч нартайгаа уулзаад ирлээ. Фестивалд оролцлоо ч гэдэг юм уу. Ингээд давхар маш олон хилцлүүд бас явж байгаа. Тэгээд зөвхөн ард санхүүгийн нэгдлээс гадна манай бүрэлдэхүүнд байдаг охин компаниуд, за нээлттэй компаниуд, ард даатгал, ард кредит, ард securities ч гэдэг юм уу. Энэ компаниуд дээр тус бүрд нь шинэлэг маш олон ажлууд явж байгаа. Тэгэхээр бүгдийг одоо ганц лайваар ч гэдэг юм уу, ганц нэвтрүүлгээр ч гэдэг юм уу, эсвэл ганц сонингоор бол багтааж чадахгүй. Бид нар мэдээллийн бүх хэлбэрээр бүтээгдэхүүн үйлчлэгээ түгээхийг оролдож байгаа. Гэсэн хэдий ч бүгдийг хүн нэг доороос ингээд авч чадахгүй л байсаар байгаа. Тэгэхээр яг энэ өдөр бол яг тэр боломжийг олгоно. Манай бүх компаниуд юу хийгддیں, ямар үйл ажиллагаа явуулдیں, ямар онцлогтой, хоорондоо бас юугаараа ялгаатай хүмүүс болохоор тэгэл бүгд л ард гингүүт нэг компани юм шиг ойлгоол гэдэг те. Гэтэл цаана ардам бүгд нийтдээ 46 тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. 46 тусгай зөвшөөрөл эзэмшдэг өөр нэг ч санхүүгийн компани Монголд бол байхгүй. Тэгэхээр бид нэр ер нь бол Монгол банк санхүүгийн зохицуулах орноос гаргаж байгаа баг бүх тусгай зөвшөөрлүүдийг авсан бах гэж бодож байна. Тэгээд миний сонссноор нэг 48-аас 50 ч үлээ яг нарийн тоосон юм байт юм уу? Нэг тэр хавцаал нийт тусгай зөвшөөрлөө олгодог юм байлээ. Хороо Монгол банк 2. Тэгэхээр бид нэр 46 гэдэг бол үндсэндээ бараг бүх тусгай зөвшөөрлийг нь авцсан. Бүгд хууль журмын дагуу явдаг ийм олон компаниуд байгаа. Тэгээд энэ бүтээгдэхүүн үйлчилгээнүүдтэй ирээд танилцаад мэдгүй ойлгохгүй бидний бас яриад байдаг хөрөнгө оруулагч үндэстэн гэж юу юм. Манай компаниуд яг тусдаа юу хийдин гэдэг ялгарлыг бас олж харъя гэх юм бол тэр өдөр ирээд оролцоорой гэж хэлмээр. 12 сарын 6-нд Ори студид ер нь бүртгэл хийх үү? Бүртгэл хийлгэх нэ. Хаана хийлгэж байгаа вэ? Яг нь ер нь бол юу явах одоо ард тапаар бид нар шууд онлайнаар бүртгэл явуулчихна. Тэгээд тухайн өдөртөө бас ирээд үүдэн дээрээс бүртгэл хийлгүүлж явах. Тэгээд одоо төхөө тэрэнгүүт баг
өдөр болгон зааврууд нь ороод манай бүх сошиал өгөөд за бүр нэвтрүүлгүүд төр ч гэсэн ингээ ороо явчихна. За маш одоо хэрэгтэй мэдээллийг өглөө. Тэгээд 12 сарын 6-нд буюу одоо хагасан өдөр Ори студиуд болох гэж байгаа юм байна. Тэгээд маш одоо хөрөнгө оруулалт заавчлаарай. Хөрөнгө оруулагч үндэстэн 2025 арга хэмжээний талаар ард санхүүгийн нийтлийн хөрөнгө оруулалт эрхэлсэн захирал бэлгүүн бидэнд бас мэдээллийг өглөө. Тэгээд танд их баярлалаа. Ажилтанд амжилт хүсье. Тэгээд хүмүүс очвол тийм залуучууд маань ер нь нас одоо харгалзахгүйгээр тийм өөрөө яг энэ салбарт сонирхолтой илүү ихийг мэдчий, сонирхчий. За нөгөө төгөөр Ори студиудтэй бас танилцчий тийм. Бас илүү гоё entertainment гэдэг утгаараа нэлийн юм өргөн цар хүрээндээ хэмжээтэй юм чуулга болох гэдэг юм болов уу гэж ойлголоо. Тэгээд танд өнөөдөр ирсэнд маш их баярлалаа. Тэгээд амжилт хүсье. За баярлалаа.